Монгол улсын 10 хүн тутмын 9 нь амьдралынхаа туршид их болон бага хэмжээгээр нурууны өвдөлтөд өртдөг байна. Нурууны өвдөлтийн ихэнхийг булчингийн чангарал, хит ачааллын улмаас үүсэх өвдөлт эзлэх бөгөөд уг хит ачаалал болон чангарал нь нурууг хит бүхийлгэх, огцом эргэх болон хүнд зүйлийг өргөх зэргээс үүддэг. Үлдсэн 15 орчим хувийг дискийн эмгэг, нуусны хүндийн нарийсал, хугарал болон хавдар зэрэг эзэлдэг байна. Хөдөлгөөн цэцлэмжлэг нь болохоор одоо чадвар алдагдсан хүмүүсүүдийн амьдралын хэв маяг өдөр тутмын үйл ажиллагааных нь оролцоог сайжруулах зориулагдсан юм эмчилгээ байгаа. Нуруу хамгаалах техникийн зааж өгнө. Тэр хүний өдөр тутмынх нь бүх үйл ажиллагаанд нь болохоор чиглэгдэж явагддаг. Эхлээд одоо үйлчлүүлэгчийн аль хэсгийн өвдөлт байгаа, мэдрэл дарагдал байгааг зэргийг одоо үнэлнэ. За үнснийхаа дараагаар болохоор булчин суллах, мэдрэл дарагдлыг чөлөөлөх одоо дасгалуудыг хийнэ гэсэн. За эхлээд гараа доош нь ингээд шулуунаар нь өвдөг нүглэхгүй. За ингээд шулуунаар нь доошлоорой. За доошлоорой. За одоо дээш харъя. Тэрэ. За дээш харъя. Жишээл. Хөлийг ингээд шулуунаар нь өргөнө. За өргөөрэй. За энэ үед буйны араар болон өвдгнөөс доош өвдөлт илэрч гин үү? Өвдөж гин үү? Өвдгнөөс доош өвдөж гин. За нөгөө талынхаа хөлийг өргөөрэй. За энэ үед өвдөж гин үү? Буйны араар болон өвдгнөөс доош өвдөж гин үү? За буйны араар. Нурууны булчин суллахаар эндомид гэдэг аппарат явдаг. Тэр болохоор хүмүүсүүдийнх нь нурууных нь булчинг аягүй сайн өнгөц болон гүний булчингуудыг аягүй сайн суллаж өгдөг. Нуруу чинь тэр чигтээ булчин байгаа учраас тэгээд булчингийн суллаад өгсөн тохиолдолд хөдөлгөөн засалч нь болохоор хөдөлгөөн заслаар одоо өөрсдийнхөө техникээр гэсэн үг байхгүй. Тэгээд булчингийн суллаж өгдөг гэсэн үг. За PNF-ийн зарчмаар 10 секунд бариад амраад дахиад 10 секунд бариад амраад одоо ингээд яг сунгалт болт гэсэн үг. За энэ үлээ. За эндээс. За яг өвдөг хэсгээр татагч чинь үндээс. За нөгөө талын хөлт. Энэ үед арт өвдөж гин үү? Нөгөө л. За энэ үед арт өвдөж гин үү? За энэ талын хөл өвдөлт нь баг зэрэг. За энэ талын хөл. За перформанс булчингийн чангаралтай холбоотой. За амьсгалаас анх гүнзгий аваа гаргаад нурууны өвдөлт шалтгаан тодорхойгүй байдаг учраас зөв хэвтэх хэрэгтэй. Зөв хэвтээд унтаас урчих юм бол нурууны өвдөлтөө сэргийлнэ гэсэн үг. Өглөө хүмүүсүүд нөгөө босохдоо шууд орноосоо нөгөө өөдөө чигээрээ босч ирдэг байхгүй. Тэр чинь маш буруу. Тэр чинь нуруу хамгаалах, нуруунаас босох тийм техниктэй байдаг. Энийг ч болохоор хөдөлгөөн засалч нь зааж өгдөг.
За энэ үйлчлүүлэгчийн маань хувьд за нурууны доод хэсгээр өвдөн гэсэн зөвөртэй. За үнэлгээгээр болохоор за гуйны арын хамстрын булчингийн чангаралтай. За үүнд нь тохирсон одоо сунгалт тасгалуудыг хийлээ. За одоогоор болохоор нуруу хамгаалах техникийг заах гэж байна. За одоо босохдоо хүмүүс маань маш буруу босдог гэсэн үг. За одоо босохдоо хажуулдаж одоо хэвтэн гэсэн үг. Хажуулдаад хэвтэрээ. За тэгэнгүүтээ тохоогоороо тулаад ингээд хөлөө унжуулад. За энэ үед яах вэ гэхээр нурууны ямар ч бүхий хөдөлгөөн орохгүй яг ингээд шулуун. За одоо хэвтэрээ. Дахиад нэг үзүүлээ баялаа. За дээшээ харж хөвч байгаад огцон босох үед нурууны булчин чангарна. Тиймээс за тохиолдлоо. За үйлчлүүлэгчийн маань хувьд зөв хэвтэх болон нуруу амраах. За. За хөлөө 90 градуст. За сандал юм уу эсвэл одоо бөмбөн дээр байж болно. За энэ үед за нурууны энэ хэсгээр яг амарч байгаа мэдрэмж төрж байна уу? За одоо оройдоо болвол одоо хүнд ажлын дараа ч юм уу орой очиод гэртээ за 15-аас 20 секундын хугацаанд за нуруугаа сайхан ингээд амраах. За тэгэх юм бол нурууны одоо доод хэсгийн булчингууд аягүй сайхан амарч байна. Биеийн тамиraa сайжруулж зөв дасгал хийснээр нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Бага ачаалал өгөх аэробикийн буюу нуруугаа чангалдаггүй, цочирдуулахгүй дасгалууд нь нурууны хүч чадал, тэсэр төвчээрийг нэмэгдүүлж, булчингаа илүү сайн ажилуулах боломжийг олгодог. Түүнчлэн алхах, усан цэлэх нь нэн тустай. Жингээ хэвийн хэмжээнд байлгах нь зүйтэй. Хэрэв та илүүдэл жинтэй бол жингээ хасах нь нурууны өвчнөөс сэргийлж чадна.